За Дээлтэй Монгол наадамда дугуйтай гэр бүл 2 дахь жилдээ жигсэх гэж байна. Жигсаалын 23 дахьд байгуулахаар жигсэж байгаа. Энэ удаад манай гэр бүлээс өөр хүмүүс ирэх байгаа дугуйтай. Бид тав бол эгүүнээгээ урталтаа зөксөгөөд тэгээ өөрсдөө болохоор араас нь ингээд цуурчдаг. Маш гоё уран том болчиход явж байгаа. Би сая зарим хувцсан дээр хатмолыг харсан. Өөртөө бишрмээр гоё хатмолтай. Малгай тэгээд нодрог юм амар гоё. Бүр нэгэн цуванд авчих. Ундрага аюугийн хайна. Дугуйтай гэр бүл энэ удаад болохоор жигсаалын нэлээд хайхан байгаа. Тэгээд цуванд орчоод талбай руугаа хүртэл нэлээд удаа ингээд эхний хүмүүс нь явж дуусаа, дараагийнх нь яваа, тэгээд зарлуулаа явдаг учраас маш удаан хүлээдэг. Угаасаа энэ удаад энэ наранд хүлээж байгаа болохоор жоохон халуун цаад хүүхдүүд жоохон тавгдж байна. Гэхдээ одоо маш гоё яслан сэтгэлийн нээлттэй ажиллагаа учраас ийм ажлыг маш гоё хүндэтгэлтэйгээр хийсэн дэр. Сайн байцгаана уу? Өдөө зар тараагаагүй одоо цогтаагүй манай гоотрын гэр бүл үүтэйг ярьсан байна. Өөр нөгөө гоё жанжин матгатагаа Өөрхөн ингээд хүрээд ирсэн байна. Бидэн дээр нэмэгдээд жоохон хол зайтай явна шүү. Зай хоёроо урд хүмүүсээсээ. Тасарч байгаа тэгээ юу. Спорт одоо эрүүл мэндийн хэлбэрийг бид одоо монголчууд та үлгэрийн харуулдаг дугуйтай гэр бүл бас өнөөдрийн Дээлтэй Монгол наадамда оролцож байна. Ундаг дугуй хэрэглэх чин бүхэн нэгэн том гэр бүлийн гишүүд үлээ. Та бүхэндээ баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Хүрээ амарч газрынхан маань хүндрэлтэйгээр орж иж байна. За, их хүрчийн хэлбэрээр хайр ивэн томсолж за, Монголын хол хэлбэр болсон бэлсэн үрсээ манай хүрээ амарч газрынхан маань авч сөйлдөг одоо ийм сайхан хуйтай үйл хийж юм аа.